Хавчуу чигнэмэгүү. Яасан хөөх амтан бэ? Амгар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан үстэй. Гедори. Гедори. Өшигөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, дээшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, дээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүү минь одоо болно. Миний унгаш. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ хүү минь. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн мэд Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа ёроолт амьдрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгон тол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараад хицаа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавчин дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жигэн хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тав тамэр. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа хулна. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч Алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хинтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талхаа би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан боб бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан боб биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Содос тусгураад яста гоё. Энэ чинь карп биш. Ягаад ийм муу хагаад байгаа? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөргөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөргөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ.
карп ингэж харагддаг юм. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болж гисэн юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би лээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён талхаа гинэ? Газар түндээ тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Оо. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би ууц гимсэн гэж үргэлж хүсдэг байсан юм. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон Би байна. өхөрдөм. Та намайг яг адилхан болгосон байна. Ой суу сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй. Дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өтнэмхээ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Ла. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсгэн ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энэ чинь бяцхан октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэн гэд бодчихно. Намайг аврах том 8-аач болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг заримудаа муугаа наймаалж болгож яасан ч чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмтрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмтрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наалдуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмтрүүл. Тэмтрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үтгслэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохол болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж угаагаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава хэлээд өгөө би чигэн мэг. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй байж зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээдээ. Бүхээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зурсан горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За, бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лава хэрэг болоод хизээч хамаагүй дуудаарай. Ноён талхаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж агуу цагаан халим. Халхны усны газар 5 морил.
манад. Үгүй үсээ засуулмаар Хонгор минь утгагүй дуусчихна. Тийм ээ хонгор минь. Миний үгийг сонс. Хоёулаа сайхан найзууд болох байхаа. бид найзууд биш та хөгшин Би хамтгүй биш. Одоо ч өсчөндөө ажиллаж байна. Харин амьдралаа үржихэж. Хөөе чи гайгүй юу? Би яах учраа олдгоо? Би уран барилгач болж чадах байсан. Яадах юм бэлээ? Хүмүн үснээсээ болоод энгийн хуйлбал бовшиг харагдаад байна. Нэг арга байгаа. Нэг үсч жинхэнэ мастер. Хэн гинэ? Тийм ээ. Энэ бол ноён талхны л ажил. Би тог харагдаж байна. Тэр хийсэн штэ. 3 сар хүлээсний хэрэг гарлаа. Чи шинэхэн доонод боллоо. би үсээ засуулмаар Шоко. Улаан төгсүүр. Сайн байна уу? Ноён талах байгаа болов? Үгүй миний үсийг битгий таруу Энэ чинь юм бэ? Нэг ууртай хүү яг чинь. Чигээр нэр байгаа юм болов уу? Заама. Одоо үсээ засуулах уу? энэ чинь юу вэ чихэр өвс шиг амтдаад байна Дараа ичмэр юм аа. Яагаад дандаа ингэж өгөх нь аашгүй юм? Аз жаргалтай газраа бол зэний бясалгал. Зүгээрээ хом болж байгаа л энэ шүү дээ. Хөөх. Миний таблетаар хүүхэлдээ үзэх юм уу? ой энэ хөөгөлтэй чинь муухай юм байна Мөнгөний төлж амжаагүй штэ. Шинийг худалдаж шин завар гарч ирсэн. Надад нэг юм байгаа шүү. Мухартаа хамгийн мундаг тоонод тоон цагтаа. Глютений нэрээр амлая. Болохгүй эрхмээ. Ураа бараарай. Жаахан хөхөж шүү дээ. Татарсан толг энэ чинь цоон тоогоор гарсан загвар. За. Дэмий цагийн гарц боллоо. Явъя да. Та чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Чадахгүй юм байна. Бити яваач. Шоко. Нааш наваа. Гэхдээ болох юм уу? Өөр арга байхгүй гэж юу? Зүгээр надад аваад ирээ. үгүй үсээ засуулмаар энэ дэлхийн хамгийн муухай газар үгүй
Ээж харда үнэхээр инээдтэй юм аа. Ядалзах цаг болсон. Ийм шалмага өсчөг харж байсангүй. Үзэн супер хүчтэй болгочихсон юм шиг. Тийм ээ, үнэн. Энэ нэг авахта хэрэгжиж байгаа юм биш үү? Өмнөөс гоё харагдаж байна. Босод аав ээжүүдэд таныг хэлнэ. Ха. Оо. Сайн уу? Та ямар эртээрээ вэ? Амьд байгаа цагта ахиж хүүхдийн үс засахгүй. Баяа бүсэлж гоё болгоод өгнө. Үгүй засуудахгүй. Хүүхдийн аргыг олохдоо сайн гэсэн. Тийм гэсэн шүү би ч гэсэн сонссон. Гүнж бяслаг 2. Хөөх мундаг байла. Эсга тоглоомонд чи нэгдүгээр юм аа. Хөөе. Хинч иймэрхүү тоглож чадсан штэ. Үгүй одоогоор би чам шиг ийм сайн тоглодог нарийн бов хараагүй юм байна. Би харийн бов биш штэ. Бяслаг найзаа. Суу хоцормооргүй бай шүү. Өдөштэй удахгүй эхэллээ. Явцгаая. Мэдлээ ноён талхаа. Үжлэгээ? Та нар ямар үжлэгт явах гэж байгаа? Өнөө орой гүнж төрсөн өдрөө үжлэг хийж байгаа. Бэлга хамт явмаар байна уу? Тийм ээ, явмаар байна. Ингээд би иймэрхүү тоглоомд үнэхээр муу юм аа. Бас хин бэ? Эрхэмдээц бид орж болох уу? Араа? Эрхэмдээц таны онцгой өдрийг тэмдэглэх гээд нарийн боомнууд доор цуглчихсан байна. Миний би тааруу байна. Халуурч байх шиг байна. Бас ханиалга өнөө орой би чадахгүй юм шиг байна. Гэхдээ эрхэмдээц та ядаж олон нийтийн өмнө гарч мэдлэхгүй. Олом тардад байна. Миний гэдэс гар утасны хямдхан тоглоом шиг дуурайд байгааг сонсохгүй байна уугүй. Би ганцаараа зовъё. За эрхэмдээц. Одоо тоглоно. Тэнгэр минь тоглоомын донг анзаараагүй гэж бодсон юм багт. Манай ван тус яанда. Энэ өдөр ч гүн чидэрсэн өдөр сайхан болж байна шүү. Хоол нь амттай юм аа. Нэрээ амттай. Зочдоос уучлалт хүсье. Гүнж өнөө орой гарч ирч чадахгүй боллоо. Бүгдээрээ сайхан баярлалаа. Энэ төрсөн өдрийн үжлэгийг гүнжид цараасан шүү дээ. Өвдсөн болов. За сүү боломж гарлаа. Өнөө өрөө яах гэж ирсэн санаж байгаа биз? Тийм ээ. Үсчний газраас сурталчлах гэж ирсэн билээ. Урагшаа. Хөдлөх цаг боллоо. Сүү, хүлээж ганцаараг минь орхиод явж байгаа мó? Би ноён талханд туслаад байгаа. Удахгүй эргээд ирнэ. Юу? Шудраг бос байна. Хинч танихгүй үжлэгэн дээр би юу их болч байна? Ядаж миний тоглоом байгаа юм байна. Тэнгэр минь уцгүй интернет их муу юм байна штт. Дээд давхар сүлжээ сайн барих хэрэгтэй доо. Олчихлоо. Энд интернет сайн орж байна. Ингээд үсрээд эрэг үсрээд. Бас хожигчлоо. Ямар хэцүү юу вэ? Төгсгөлд нь зүүн дэше эргэж болохгүй. Тэнгэр минь чи намайг хэр удаан зогсож байгаа юм? Бүдүүлэг амт. Хөөе, бүдүүлэг байх гээгүй юм шүү. Хуруунууд чинь муу тоглож байгаа нь миний буруу биш шүү дээ. Нэгдүгээр үеийг ч давж чадахгүй хэн байсан? Яаж тоглодгийг харуулад өгье. Юу хийгээд байна? Гайхалтай. Би энэ үеийг хизээч давж чадахгүй байсан. Нэгдүгээр үе их амархан шүү дээ. Яаж юмсан тоглодог юм болоо? Ямар болчихлоо юм бэ? Дандаа тоглодог байх та?
Анхаарлаа бүрэн төвлөрөж байна. Бас их ухаантай ах та. Ухаантай чадвартай төгс ирэх хүн. Болчихлоо. 10 дугаар үе хүрчихсэн шүү. Юу? Аль хэдийн 10 дугаар юу? Ноён бясалгай чи ястай мундаг юм аа. Цаг хэд болчихсон юм бэ? 6 цаг болчихсон юм уу? Би явахгүй болохгүй. Хүлээж урда хаачих гэж байгаа юм бэ? Өнөөрэ шин донод цагдаа гарч байгаа. Яасан ч үзэхгүй өнгөрч болохгүй гээд байна. Битгий яваач. Бясалгай. Яг надтай адилхан донод цагдаа дуртай юм бэ? Төгс залуу. Тэнгэр минь 10 дугаар үеийг би хизээч давахгүй юм байна. Энэ үеийг давхад бяцлаг надад тусалж чадах байсан да. Даанч би хаана амьдрдгийг мэдэхгүй, утасны дугаарыг ч мэдэхгүй яаж ахин уулзах болж байна. Муухай өнөр нь л энд үлдэжтэй. Гүнж яасан гинэ? Нөгөө зүрхийн хулгайлжсэн юм шиг байна. Юу? Миний хүүхдийн зүрхийг хулгайлсан? Хааны удмаас хулгай хийвэл цөлөгдөх юм өөхөх ялтай. Үгүй хатагтай. Гүнж үдшилэг дээр ирсэн нэг бясалган дурлжсэн юм шиг байна. Тэр бясалгыг бодоод өөр юу ч бодохгүй байгаа. Миний охин тэнэг бясалгнаас бол чадвар алдчихлаа гэж юу? Гүйлцээ. Охинтойгоо би өөрөө ярилцах болно. Бяцлаг минь хамгийн сайхан бяцлаг. Хой. Чи та яах гэсэн? Охин минь би яаж туслах вэ? Ээж нь бүгдийг биелүүлээд өгье. Зүгээр л бяцлагтай ахаад уулзмаар байна. Хэрвээ чадахгүй бол Тэр бяцлын дарыг харуулж байна. Хинтэйц. Би тэр хүүг хаанаас хайхаач сайн мэдэхгүй байна. Орвоо тэр хэдэн зуун төрлийн бяцлаг байгаа. Чамд ажилгүй болгоход хэдэн зуун арга байгаа шүү. Мэдлээ хатагтай. Хот даяар хайж ихэл. Мэдлээ. Энэ одоо юу вэ? Юу болоод байгаа юм бол? Гүнж яагаад бяцлаг хайгаад байгаа юм бол? Мэдгүй. Тэр бяцлаг их азтай залуу байна да. Хүүх. Гүнжийн төрсөн өдрийн үтсгэн дээр байсан бяцлагыг хайж байна гинэ. Чи үедээ тийм ээ? Би бишээ найзаа. Би гүнжийн царайг нь хараагүй. Явцгаая. Тоглоомын газар руу явъя. Тэнгэр минь гэж 100 сая ногоо өгнө гинэ. Хин дамаатай би. Ийм их мөнгө хинт ч хэрэггүй штэ. Бас цоо шинхэн снайк бокс ихэх өгнө гинэ. Снайп боксо нэгэ хэлэхгүй яасан бэ? Дараа уулзъя. Би явлаа. Хөөхгүй энэ дарааллын ээ. Хизээ тийш очих болж байна. Ямар удаан байна? Энэ дарааллын төгсгөл үү? Шин тоглоом дээр байгаа тоглоомнуудыг тоглоно гэж бодохоор л. Орд миний битгаар байна. Намайг тавь. Таны төлөө талхны Монголын хотын бүх бяцлагыг суулгуулчихлаа эрхэмдээц. Ганцхан таал бяцлагны үнэрийг мэдэж байгаа. Тиймээс та өөрөө мөн эсхийг тогтооно уу? Үнэн гэж юу? Миний хайртай бяцлаг наашаа ирэх юм уу? Өчигдөрхөн юм шиг л санаж байна. Тийм үнэрийг хизээч мартаж чадахгүй. Өнөөдөр гэж юу? Би тоглоомын шидсэн бяцлагтайгаа ингэж хамт тоглох нэ. За, эхний бяцлагыг түргэн оруулаарай. Эрхэмдээцийн амгалан алтгий. Би таны төлөө ирлээ. Цорганц мозарелла бяцлаг танд үйлчлэхэд бэлэн эрхэмдээцээ. Царай нэм догоо байсныг санахгүй байна. Тэгээд чи миний бяцлаг гэхэд үнэр нь шинээрээ байна. Биш. Үжээ гой хүлээлтээ. Сайн уу гүнжээ? Намайг чедар бяцлаг гэдэг. Хурц үнэрийг минь үнэртэж үзнэ. Тэгвэл та хайж байгаа зүйлээ гарцаагүй олно. Яа! Гэхдээ миний бяцлаг илүү гашаалсан. Хурц биш харин муухай үнэртэй. Дараачих нь. Би цэнхэр бяцлаг байна хатагтай. Сайн уу? Би бол Рикото. Дараачих нь. Намайг Иментал гэдэг. Дараачих нь. Намайг утсан гавда. За. Дараачих нь. Энэ бүхэн чинь дуусах юм уу? Энэ янзаараа би бяцлагаа олохгүй юм байна да. Бяцлаг минь яачихсан юм бэ? Эхэнтэйц. Одоо битгий бууж өгөөч. Энэ дэлхийд зөндөө олон бяцлаг үлдсэн байгаа. Та удахгүй тэр хүүгээ олно. Олохгүй. Ингээд дууссан. Би насан туршдаа гонег л нэ. Чи мөн үү?
Гүнжи, төрсөн өдрийн үдшилэг дээр ч байсан бяцлаг би байна. Танд үйлчлэхэд бэлэн. Бяцлаг минь үнэхээр хүрээд иржээ. Энэ хамаагүй чаалыг хайхад байсан хэрэггүй. Сонирхолтой байх юм. Та өнөөдөр сэтгэл татам харагдаж байна. Бяцлаг минь 10 дугаар үеийг давж чадна үсттэй. Тийм ээ? Юу? Надаар тоглоулах гэж л хайгаад байсан юм уу? Тийм ээ, мэдээж. Энэ тоглоомыг дуусгах чи туслана үсттэй. Мэдээж. Чи хамгийн мундаг бяцлаг ямар гайхалтай чадварлаг гэж. Үнэн гэж юу? Сүүлийн үеиг нэм хурдан давчлаа штэ. Бяцлага сайн байна. Зүгээр дээ. Та яаж байна? Харсан өдрөөс миний зүрх зөвхөн чиний төлөө зохиолж байгаа. Надад чиний тоглоом хандаж байх төрнөөс өөр юу ч бодогддгүй. Энийг талархсан сэтгэл гэж бодоорой. Үгүй. Нэг үед зогтно гэж байхгүй шүү. Эрхэмдээ та зүгээр үү? Наад бяцлага барь. Энд гүнжид үгүй гэж хэлдэггүй юм. Энд ямар доонод нь болоод байна? Байна уу? 911 үү? Бүгд намайг үнэрлээд энд ухаан алдчихлаа. Ямар яаралтай хэрэг гарсан бэ? Байна уу? Байна уу? Талхны мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл. Энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Оо. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шудраг бос байна. Би одоо яаж юм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Нэг чи хичээчхэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс. Танд үсчий багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агааш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хостел чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шилийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмэ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгачихсан найзаа. Энэ байх нэ. Талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй байна да. Тоглож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөлсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Оо, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа.
Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Хайхалтай юм аа. Хөөх та намайг гайхшруулж дуусахгүй маань гэмэ. За. Чи гэртээ харж хүүгэлтэйгээ үзтэй жаалаа. Харуу, надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх ямар хачиг хүүхэд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жахан ажилгаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Ингэсэн нөхрийг тайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж дуусгая. Нэг долларын шарж Чадсан гүйцэлдээ хөгшин талах минь. Одоохон би бариад ирэх юм ээ. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэглээ. Яалаа гэж миний өсчин сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Арцахаа хүндлэхийг цаагаад өгнө. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Та зүгээр үү? Аавыг минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төлчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм хэлжээ юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлагыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болоо. Байцаараа энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялгд хийчихье. Тэгвэл болохааз шүү дээ. Би чи ихлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчиг авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох нь. Хамгийн анхны Брэд Барбер Продонт тавтай морил. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ 900 тэмцээнээс 900 ялсан 80 талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаалаа. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За жаалаа. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүхнийг шийдэх. Бүх чадлаараа хийчээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, тэмцэж байгаа шүү. Хөөх, тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг байгаа юм бэ? Тэр юу вэ? Ямар муухай харагддгийг бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талах зүгээр л үүргээ биелүүлж байгаа шиг байна. Сонин сонголт байна шүү.
Талны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талах өмнөх шигэ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны үсчин. Тэрийг хардаа. Юу вэ? Талах үсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лого бүтээлээ. Үгүй айлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талах. Сима. Тэ баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талах гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх, тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай басыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалхууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ядвал тэр жаал баярлна гэж юу? Мондөг усчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Хөөе талхаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олдно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа ихмэ. Ачиг чи заавал гаруулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж ирхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчихсан алгуу. Ээж талхны өөрчлөлт. За болчихлоо. Хөөх, миний охин ямар хөөрхөн юм бэ? Ноён талхаа баярлалаа. Хүүхдүүдийн үс засах гэд ядарсан уу? Зүгээр. Ой, наашаа хүрээд ир. Чадсан бол авал та. Наад чи миний. Хөөе, солигнууд минь буцаагаа тавихгүй юу? Яна, уучлаарай. Ноён талхаа та зүгээр үү? Уучлаарай. Би дөрвөн хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ одоо явцгаая. Өнөөдөр тий тооцоогоо хийн. Энэ таач гэсэн үсээ засвал л да. Би юу? Зүгээр дээ. Хүүхдийн үс засвалаа дуусахаар мөнгөч дуусчихдаг юм. За, би тэгээд явъя да. Хүүхдүүдээ одоо явцгаая. Надаас хол Байлцгаа. хэлээд штэ. Хонгор минь. Чи миний утсыг хараагүй юу? Энэ байна. Оо, баярлалаа. Ээжээ, миний усны хавчарыг харсан уу? Ширээн дээр байгаа үсттэй. Тийм ээ. Сармөгчний өвзөг улаан. Тийм ээ. Улаан зүйлс бүжигсэн. Хөөе. Дууг байгаа чи. Дуул чаддгүй юм бэ? Юун дууч юм бэ? Царай муутай юм байж. Юу нэ чи? Үзүүлээд байгаа. Өглөөнөөс эхлээд яацгаад байгаа юм бэ? Уучлаарай. Бүх хоцорлоо хүүхдүүдэд явцгаая. Завар олжил мэдхээс цэвэрлэж мэдхэхгүй юм да.
Маргааш миний төрсөн өдөр юм байна штэ. Хаттай билүү? Хордон хорлын өрөөнд хүрээд ир. Юу болоо вэ? Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай гэруудаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Тэмээ баяр хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Цаашдаа ч гэсэн бидэнтэй дандаа хамт ажиллаарай. Хөөх, та нартай баярлалаа. Надад ч гэсэн тийм үе байсан да. Ой. Миний охин хүрээд ирвүү? Сайн уу? Ой, наадах чи юу юм? Нан танд хамаагүй. Хөөх, миний төрсөн өдрийн бэлэг юм байх та. Ухаантай гэдэг. Би ирээ. Бүгд хурдан иржээ. Магда. Хөө минь юу цэцэг вэ? Юу чишээ. Цэцэг хүртэл бэлдээд бүр том болжээ. Хонгор минь би ирлээ. Харта энэ юу вэ? Миний төрсөн өдрийн бэлэг үү? Яг зөв. Маргааш өглөө нээж үзээрэй. Төрсөн өдрийг мань мартаагүй байна шүү. Том охины мань бэлдсэн бэлэг байна. Задлаад үздэгийм билүү? Найз залуугийн манд бэлгийг яагаад та үзээд байгаа? Оо, найз хөвгүүнийг чинь байсан юм уу? Уучлаарай. Хайрцаг нь муухай болчлоо. Баярлалаа. Явцгаа дэрээ. Цэцгийн баглаага өгөхгүй мүү? Багшид өгөх юм аа. Оо. Багшийнхан байжээ. Ээжээ, энийг хардаа. Дүү таныг зурсан. Оо, тийм үү? Бол мундаг компани ажилтан том ихч хөөрхөн, ах маань хөл бөмбөг сайн тоглодог. Бага ихч дуучин, харин би гоё зурдаг. Ээж маань гэртээ зүгээр л суудаг. Дүү таныг гэртээ суудаг гинэ. Яагаад хүний булгаалаад байгаа юм бэ? Чамаатай. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайрт минь, чи л тоох юм да. Энэ чамд таалагдана гэж бодож байна. Нээгээд үзтээ. Энэ юу вэ? Цэвэрлэгээний байли? Би гэрэл хийхээ өмнө амласан шүү дээ. Чинийхээ гаранд дуусал уусч хөрвөхгүй гэж. Би ямар чиний зарцуу? Өөрөө наатаа авчи. Хонгор минь яагаад байгаа юм бэ? Өнгөн таалагдахгүй байна уу? Бэлиний өнгө биш. Чи таалагдахгүй байна. Нөхөр хүүхдүүдгээд бүгд хэрэг алгаа. Саяхан манад ирсэн үйлчлүүлэгч байна. Сайн байна уу? Хадагтай шоко. Та манад хүүхдүүдтэйгээ ирж байсан байхаа. Ямар нэг юм болоо юу? Тийм ээ нөгөө. Тийм юм болсон юм бэ? Би өдөө болтол яах гэж тэгэж өөрийгөө зайснаач мэдэхгүй юм. Бурхан минь ээ. Гэхдээ эн чинь цаг хэд болж байна. Хүүхдүүдийнхээ өглөөний хоолыг хийж өгөх ёстой. Уучлаарай хадагтай явлаа. Төрөх хүлээгээрэй. Та надтай хамт явах хэрэгтэй байна. Шоко, чи дахиад хоцорлоо. Үйлчлүүлэгч ирлээ. Үйлчлүүлэгч ээ? Сайн байна уу ноён талхаа? Эртэд энэ дөрвөн хүүхдийн ээж. Хүүхдүүд чинь ийм хурдан үсээ засуулах болчихоо юу? Нөгөө өнөөдөр бол ээж нь өөрөө засуулна. Төрсөн өдөр нь байхгүй юу? Хөө, төрсөн өдөр нь онцгойлон анхаарал тавина. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе хайртай үйлчлүүлэгчтэй. Төрсөн өдрийн минь хүргэе. Хонгор минь хаана байгаа юм бэ? Хурдан ирж хоолоо хий. Хүүхдүүд өсөөд байна гэж сүйд болж байна. Чи гаргүй юм уу? Хөлгүй юм уу? Би үсчинд үсээ янзлуулах гэж байна. Чи өөрийнхөө хоолыг өөрөө бэлдээд ид. Тасал. Залхаж байна. Хөөе тэр яах вэ? Хүүхдүүдээ яах вэ? Санаа зовлтгүй. Сүү бид хоёр бүгдийг зохицуулна. Гэр ийм байдалтай байхад үсээ янзлуулна гинүү. Эрүүл ухаанаа алдсан байхаа. Аава
өсөөд байна штэ. Хаасаа юм бэ? Уучлаарай. Хүлээж бай, захиалаад өгье. Сайн уу? Ээж чинь биш болохоор урамч нь хуугарсан уу? Та нар хэн бэ? Сайн байна уу? Талхны өсчний газрын ажилчид байна. Ээж чинь үсээ засуулж байгаа болохоор оронд нь туслах гээд ирлээ. Нэрээ юу? Баярлалаа. Би гэрийн ажил огт хийж үзээгүй юм аа. Таныг өөрөө гэрийн ажил хийхэд бид туслах болно. Ус чинь бүр хэтэрхий болж чажээ. Сүүн крэм бүгд хайлчихсан. Зээлзгэн шоколад хоёр бараг ялдарч байна. Усээ янзлуулаад хэр уудсан бэ? 5 жил бараг болсон байх. 5 жил? Ирээд буй уудсан болохоор таны амьдралын хамгийн гоё засалтыг хийж өгье. Энэ муу аяг тавгнуудыг угаагаад дуусахгүй юм аа. Гэрийн ажил хэцүү байгаа биз? Эхнэр тань 6 амбултай айлаг авч явах гэж ямар их ятарсан бол доо. Чиний зөвөө. Том нь өрөөгөө, хоёр дахь нь ариун цэвэр өрөө, гурав дахь дөрөв дахь нь зочны өрөөгөө цэвэрлэл гүйцэтгэг. Та сая өрөөгөө цэвэрлэл гэж хэлсэн. Ариун цэврийн өрөө заваан штэ. Зочны өрөө чинь дэндүү том штэ. Та нар энийг мэдхүү. Тэр хэцүү ямиг ээж ч өдөр бүр цэвэрлдэг. Одоо юм ярьдгүй хөдөлгөө. За, болчихлоо. Энэ би гэж юу? Үнэхээр гоё юм аа. Танд баярлалаа. Хамгийн сайхан төрсөн өдөр болоосаа. Гэхдээ хэдий юм хөөрхөн болсон ч очих газар алгадаа. Юу гэсэн үг вэ? Очих газар байлгүй яах вэ? Нөхөр хөөгтүүд чинь гэртээ хүлээж байгаа. Тийм биз дээ. Хөөгтүүд ээ? Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе хатэж. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэхдээ хэн бүгдийг цэвэрлж гисэн юм бэ? Би өрөөгөө цэвэрлсэн. Харин би ариун цэврийн өрөөг. Зочны өрөө би цэвэрлсэн. Ямар мундаг юм бэ? Энэ юу хоолнууд вэ? Би хийх гэж оролдсон юм аа. Ямар амттай болсныг сайн мэдэхгүй л байна. Хөөх чи хийсэн гэж юу? Амттай болжээ. Нэрээ юу? Хонгор минь уучлаарай. Гэрийн ажил ийм хэцүү гэдгийг би мэдсэнгүй. Би ч гэсэн. Цаашдаа би ч гэсэн хамт цэвэрлэнэ. Баярлалаа. Ээжи, билэг энийг танд. Гүзээлзгэн шиг хөрхөн ээж. Ээжи, би таныг зурсан. Хөөх бурхан минь. Хорвоогийн хамгийн хөрхөн миний ээж. Хонгор минь төрсөн өдрийн мэнд хүргэе. Хар та. Хөөх. Надтай гэрэлсэн чамдаа үнэхээр их баярлалаа. Би ч гэсэн. Сэтгэл хөдлөж өглөө. Энэ чинь жинхэнэ төрсөн өдөр. Ээжи, хайртай шүү. Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулхар үзөө. Мэдлээ захирлаа. Хог хаяга битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ир. Жорлонгийн суултур бөгдөрч гисэн байна. Хурдан ус засахад хэрэгтэй юм а бэлдээтгэж. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Гоё юм байна. Сүү минь хоёроо цасан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүнддэг юм бэлээ. За зүгээр дээ.
Таны газар их сайхан юм байна шүү. Миний нэлхүүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нялх биш. Том ах болсон. Том аха. Ээжтэйгээ уулзааг уудсан байж үнсэхгүй юм уу? Тэр тийштэй. Энд чи яг уу миний нэлхүүр үнсэхгүй байна гэж юу? Уулзааг уудсан юм чи явж мах идэх үү? Маха. Гайда. Захирла сүйтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яхав. Сайхан хооллороо. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шаарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүг ягаад юм жаахан хөөгчиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гайда. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Түлэг юм идвэл хор тавдар тусна. Зя. Аа. Гоё юм аа. Сүү кимчичгээсээ идэх үү? Миний цовцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой мэдэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донот хамгаалагч. Сүү одоо донот хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдардаг байжээ. Захирлаа шоко. Өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэ боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ. Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай тэнтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулснаас чинь өнгөрчихөөг юм уу? Хүүхэд мөн байна. Мөн байна. Би жаахан гүгэд биш шүү. Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүртэл хоолыг нийдүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зууха, би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж бит дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ. Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болгоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан гүгэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан өгч юм. Би өөрийгөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөвгөлтэй Би өнгөрөө. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Би тэр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрт л өгье дөө. Тэгье дөө. Юу хац вэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлдөг машин дээр чисэн хандлаа сууна. Сүү юунд суумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин тойруулга тэнд байна. Мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ.
Алив явцгаая. Далоогоос доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш үү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үзсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр. Галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу л да. Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр цангаад байгаа бол явъя дөө. Хөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захир шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзах уудсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд хүүхдийн тоглоом авахуулаад тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж хаа? Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байлаа. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том хүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хүү минь чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж, хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдрч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээж аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн их хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хөгчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүр ч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Сүүний түүх. Ноён талга дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Алуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч.
химиг хийж чадах юм аа. Би яг ноён талах шиг болмоор байна. Сүү. Үнэхээр ноён талах шиг болмоор байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талах амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүүнүүдээс өөр. Эм чи яагаад сүүний хайрцагт ирэх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөө тэ юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий болтой. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь S биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчгаа. Нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би танд тайлбархан миний ч гэсэн сүү гэдэг бичигтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд буруу харж чаж. Үнэн л Уурхад үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би шүү биш. Бид очиж та нарыг аварна. Өнөөд цагта. Ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө орон мөгний гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя. Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? Яах вэ? Миний ус шингэрэн байсан юм л да. Одоо хүртэл ихтэй гадуур гардаг байсан. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхний ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Ноён талахны үсчээ? Өглөөний минь ирэх мэ? Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадахгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа болов. Чамайг буруу биччихсэн байна. Тийм ээ. Би анх дөрөгдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэтэ та тэр эмчнээс өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манаа хаах гэж байна. Тэхүү архимаа ой. Энэ ич үсэг намайг хажин харагдуулаад байна. Би арга барж байгаа байна. Надад туслаач дээ ноён талхаа. Та миний ганц найдвар. Дээрээс буулта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөд өг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг л санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй. Миний ис сууд усчин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би урд шүү хэвээрээ үлдлээ. Байц би тэр үйл өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай усчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ. Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаас ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа, баяртай.
Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэрэгэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талха. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ.